Өнөөдөр та бүхэнд Америкт болсон нэгэн үйл явдлыг хуваалцах гэж байна. Энд бол Солонгосоос Америк руу ирсэн айлын гунигтай түүх юм. Энэ түүхээр Америкт баримтат кино хийсэн. Солонгост ч мөн энэ явдлаас сэтвэлсэн кино байдаг. Энэ айл анхнаасаа Солонгост элит нэр хүндтэй айл байж. Аав нь чинээлэг айлын хүүхэд, армид ажилладаг офицер хүн, ээж нь эмзүүч мэргэжилтэй. Тэднийх дөрвөлээ аав, ээж, нэг хүү, нэг охин. Сөүлд өндөр зэрэглэлийн орон сууцнд амьдардаг байлаа. Гэхдээ тэдний амьдралд маш том цохилт болсон юм. Хамгийн том хүүнд бага ангид байхдаа орон сууцнаасаа унаж, маш хүнд гэмтэл авч, улмаар тархиндаа гэмтэл аваад удалгүй нас барсан гэдэг. Ийм том гарц гарч ганцхан охин нь тэдэнд үлджээ. Гэвч Солонгосын нийгэмд эрэгтэй өвгөд илүү үнэлэгддэг байсан цаг. Тэр тусмаа 1970-аад онд бүр ч илүү. Тэгээд аав нь их нэртэй чи дахин хүү төрүүлэх хэрэгтэй, чадахгүй бол бид сална гэж хүртэл хэлсэн гэдэг. Ээж нь тухайн үедээ 40 настай байсан тул энэ нь маш том дарамт. Тэгээд л хүү төрүүлэх гэж элдэв ийм витамин ууж өөрийгөө зовон залбирч гуйсаар байгаад эцэст нь дахин нэг хүү төрүүлжээ. Тэр бяцхан хүү өмнө нь нас барсан ахтайгаа яг адилхан газар хөх толботой төрсөн нь үнэхээр гайхамшигтай санагдсан. Ээж аав хоёр нь том хүү манд буцаад бидэнд ирсэн байна гэж итгэж энэ бяцхан хүүгээ их л эрхлүүлж өсгсөн. Охиныг Кесарийн хүүг Эндрю гэдэг. Кесарийн 7 настай, Эндрю 2 настай байсан. 1976 онд Америк руу нүхээр шийджээ. Амьдралаа шинээр эхлүүлэх гэсэндээ Солонгосын сайн ажил бүхнээ хаяад Америкийн Чикаго руу явцгаасан. Америкт очиод ээж нь жаахан англи хэл мэддэг байсан. Харин аав нь англи хэл огт мэдэхгүй ажил хийхэд маш хэцүү байв. Хүүхдүүд нь англи хэлийг маш хурдан сурч аав ээжтэй хэлмэрч хийдэг болжээ. Ингээд тэдний гэр бүл Америкт очиод нэгэн жижигхэн дэлгүүр ажиллуулж эхэлсэн. Эндрю хүү бага сургуульд сурч байхдаа өглөө эрт босоод аав ээжтэйгээ хамт бөөний дэлгүүр явж тэдэндээ хэлмэрч хийж тусалдаг байсан. Дараа нь сургуультай очиж хичээлээ хийнэ. Сургууль тараад дахин нэг цаг автобусанд суугаад эцэг эхийнхээ ажил дээр очиж кассан дээр сууж дэлгүүрээ цэвэрлэнэ. Оройн 8 цагт гэртээ ирээд үлдсэн хичээлээ хийдэг байлаа. Ийм их ажилтай ч гэсэн Эндрю маш сайн сурлагатай, ухаалаг, авьяастай хүүхэд байсан. Харин охин Кесарийн аавтайгаа байнга хэрэлддэг байв. Эндрюд ямар нэгэн зүйл хийхийг аав нь хэлвэл тэр чимээгүйхэн дуулууртай хийчихдэг бол Кесарийн харин яагаад би энэнийг хийх ёстой юм бэ гэж аавдаа байнга эсэргүүцдэг байжээ. Аав нь бүр чи миний охин биш гэж уурлаж заримдаа охиноо зоддог байсан. Аав нь маш хуучинсаг хүн тул энэ гэр бол минийх, та нар бүгд миний хэлсэн бүхнийг хийх ёстой гэж хүүхдүүдэд загнадаг байв. Кесарийн яагаад бусад Америк хүүхдүүдийн аав ээж ингэж загнадаггүй юм бол гэж үргэлж гомдлож явдаг байжээ. Нэг өдөр Кесарийн дунд сургуулийн насанд хүрч байх үед гэрийн утас дуугарлаа. Аав нь уцаа авсан чинь англиар охин чинь байна уу гэж нэг залуу асуужээ. Аав нь гайхаад чи хэн бэ гэхэд нөгөөх нь би таны охины найз залуу гэж хариулсан байна. Үүнийг сонсоод аав нь маш их уурлаж Кесарийг дуудсан. Аав нь би чамайг Америкт авчирсан чинь чи бүр ийм янхан болчихсон байна гэж загнаж Кесарийг зоджээ. Тэгэхэд Кесарийн аавыгаа эсэргүүцэж аавынхаа өмсөж байсан футболкийг ураад бүр аавынхаа цээжийг маажиж цус гаргаж орхисон гэдэг. Тэгээд аав нь Кесарийг гэрийнхаа зогсоол дээр аваачаад бензин асгаж асаагуур гаргаж ирээд өнөөдөр чи бид хоёр өвхнө гэж хүртэл занал хэлсэн. Аз болоход асаагуур нь ажиллаагүй. Яг тэр үед ээж нь ажилласаа орж ирж байдлыг үүснийг мэдээд бүгдийг тайвшруулж аав охин хоёрыг салгаж нөхцөл байдлыг намжаажээ. Тэгээд ээж нь энэ хүүхэд одоо манай гэрийн хүн биш болсон. Өөрийнхөө амьдран гэвэл яваг, битгий санаа зов. Явна гэвэл явна биз гэж хэлжээ. Ингээд тэр өдрөөс эхлээд аав охин хоёрын харилцаа бүр мөсөн хөндөрч нэг гэрт амьдарч байсан ч хоорондоо огт ярьдаггүй болсон байна. Америкт ирээд 9 жил өнгөрөхөд Эндрю 11 настай, Кесарийн 16-тай, аав нь 57 настай байлаа. Тэгтэл аав нь ходоодны хорт тавдраар өвдсөн гэдгээ мэднэ. Эндрю сургууль дээрээ байхгүй үедээ бүх цагаа аавынхаа дэргэд өнгөрөөж аавыгаа байнга асарч сахидаг байжээ. Тэрээр аавынхаа гарыг өөрийнхөө гартаа олсоор уяад хэрвээ аав сэрвэл би мэдээд шууд сэрнэ гэж хүртэл бодож санаа тавьдаг байсан.
Ийм л өхөөрдөм халамжтай хүү байжээ. Нэг чинь аавынхаа өвчтөе үед нэг ч удаа эргэж очиагүй. Аав нь өнгөрхийн өмнө Эндрюд чи одоо гэрээхээ эзэн болсон. Ээжигээ сайн харж хандаарай гэж загчээ. Эндрю аавынхаа гараас чанга атгаад ааваа санаа зовлтгүй би ээжигээ сайн харнаа гэж амласан. Ээж нь нөхрөө өнгөрөхөд маш их хэцүү байсан. Эмзүүч мэрэгчлэлтэй учраас Америкт эмзүүчийн шалгалт өгөхөөр оролцсон ч англи хэлнээс болоод тэнцэж чадаагүй. Харин нэг их сургуулийн ойролцоох жижиг угаалгын газар ажиллаж эхэлжээ. Эндрю сургуулаа тараад угаалгын газар ирж ээждээ тусалдаг байлаа. Ээж нь аавынх нь оршуулгын бичлэгийг өдөр болгон үзэж уйлаад байдаг. Энэ нь Эндрюгийн зүрхийг улам ихээр өвдөгдөг. Тэр бүр ээждээ ээжээ битгий уйлаач. Та уйлахад би маш их хэцүү байна шүү дээ гэж өвдөг сүгдэн гуйдаг байсан. Ээж нь ч бүхнээ хүүтэйл найдаж түшдэг болжээ. Харин Кесарийн нэг чинь аав нь өнгөрсний дараа бүрэн эрхчлөлөг олж авсан мэт хандсан. Өдөр шөнөгүй гадуур тэнэж арай гэж ахлах сургуульд хүсжээ. Ээжээсээ байнга мөг нэгдэг. Тэгэж яваад Кесарийн фитнесийн төвд ажилладаг Роберт Удбери гэх өөрөөсөө 7 насаар ах цагаан арьс зэртэй танилцсан. Роберт хөгжилтэй хүн байж удалгүй тэд болцож эхэлсэн байна. 13 настай Эндрю нэг өдөр ээжийнхээ угаалгын газар очтол гинэт цагдаа нар их ирсэн угаалгын газрыг бүсэлчихсэн. Яг юу болсон бэ гэсэн чинь ээжийг нь угаалгын газрынх нь хойд талд олон удаа хутгалуулсан байдалтай олсон. Ээжийг нь 37 удаа хутгалсан, ихэнх нь толгой хүзүүнд нь байжээ. Мөн хин нэгэн дээрээс нь дарж байгаад хутгалсан шинжтэй. Хин нэгэн таньдаг хүн хийсэн байж магадгүй гэж цагдаа нар үзсэн ч сэжигтэй хүн алдаагүй. Эндрю ердөө 13 настайдаа ээжийнхээ цусыг өөрөө цэвэрлэж угаахаас өөр аргагүй болжээ. Энэ явдал түүнд маш их цочирдол өгсөн. Гэсэн ч тэр эгчтэй гэмт хэрэгтнийг олох ёстой гэж хэлж байв. Харин эгч нь тэр ямар ч хамаагүй зүгээр л өөрсдийнхөө амьдралыг бодъё гэж хариулсан. Удалгүй эгч нь шинэ найз залуугаа гэртээ авчирч гурлаа хамт амьдарч эхлэв. Ээж нь $800,000 даатгал аавын хадгаламж нилээд их мөнгө үлдээсэн байв. Хууль ёсны эзэмшигч нь Эндрю байсан ч насан туршаагүй тул Кесарийн зарцуулдаг болжээ. Кесарийн мөнгийг авмагцаа байраа зарж шинэ хороололд гоё хаавас худалдаж авсан. Бүх тавилга, хувцас, машин бүгдийг шинээр авчээ. Кесарийн Робертыг гэртээ авчираад бизнес эрхлүүлж машиныг нь хүртэл сольж танцаглуулж эхэлсэн. Дүүгээж өөрчлөхийг хүсэж чи миний сонгосон хамгийн шилдэг хувийн сургуульд ор, хөл бөмбөгийн багт ор, найзуудтай бол төгсөөд сайн сургуульд ор, сайн ажилд ор гэж хэлжээ. Эндрю бүгдийг нь хэлснээр нь хийсэн. Эндрю амжилттай суралцаж спортод хүртэл манлайлагч болов. Олон хүн түүнийг од мэд хүндэлдэг байсан. Гэтэл Кесарийн Роберт хоёрын харилцаа эвгүй болж бизнес мөнгөний маргаан их гардаг болов. Нэг өдөр Эндрю гэртээ ирстэл Роберт цогтуу сууж байна. Роберт бүх юмд Кесарийн л буруутай. Би түүнд бүхнээ зориулсан ч тэр өөр хүнтэй уулздаг. Бас миний бүх нууцыг мэддэг. Би ч бас түүний нууцыг мэднэ гэж ярьдаг байв. Тэр бас чи бид хоёр хоёулаа Кесарийн мөнгөний төлөө ашиглагдаж байгаа хүмүүс гэж Эндрюд хэлж байлаа. Удалгүй Эндрю маш сайн сургуульд тэтгэлэгтэйгээр элсэн орж коллежид сурахаар явсан. Коллежид байхад нь Кесарийн эгч нь өдөр бүр уцтаж Робертыг муульж, уйлж, гомдлож ярьдаг болсон байлаа. Нэг удаа зуны амралтаар Эндрю гэртээ ирэхэд эгч нь би чамд үннээ хэлэх хэрэгтэй. Ээжийг нас барсан тэр өдөр Роберт их өрөнд орсон, ажилгүй болсон байлаа. Тэр өдөр би зүгээр л тоглоомоор ээж нас барвал их мөнгө ирнэ гэж хэлсэн чинь Роберт тэр үгийг сонсоод ээжийг алсан байх гэж гэнэт хэлв. Эндрю маш их уурлаж тэгвэл тэр хүний шууд цагдаад мэддэе гэж хэлжээ. Харин Кесарийн үгээ болохгүй. Хэрвээ Роберт баригдвал цагдаа нар намаагч бас хам эргэтэн гэж үзээд хамт шоронд хийн. Тэр өдөр бид хоёр хамт байсан гэж мэдүүлэг өгсөн болохоор намаагч шалгана. Чи ээжийнхээ төлөө Робертыг алах ёстой гэж хэлсэн байна. Эндрю дөнгөж 19 настай бүх зүйл цочирдож шоконд орсон байлаа. Тэр өөрийгөө би аавдаа ээжигээ хамгаална гэж амласан шүү дээ. Тэр амлалтаа биелүүлж чадаагүй гэж зэмлэж байв. Ингээд Кесарийн шахалтад автаж эцэст нь түүний төлөвлөгөөг дагахаар шийдээд сургуулиасаа чөлөө авч Чикагод очижээ. Кесарийн эгч нь Эндрюд гар буу өгөөд чи өнөөдөр л үнийг хийх ёстой гэж хэлсэн.
Эндрю машины зогсоол ганцаараа хэдэн цаг Робертыг хүлээж зогсжээ. Роберт орж ирэх мөчид Эндрю түүнийг буудаж алсан. Цагдаа нар удалгүй ирж Эндрю бүх болсон явдлаа шууд хэлж хэрэгээвлэв. Үүний дараа шүүхээс Эндрюд 100 жилийн хорихол оноосон. Харин Кесарийн шүүх хурлын яг өмнөх өдөр Хавай руу цугтааж алга болсон байв. Хавайд Кесарийн өөр нэртэй огт өөр хүн болж жүжиглэн амьдарч байсан ч эцэст нь баригдаж бүх насаараа хоригдох ял сонссон. Шоронд байхдаа ч Кесарийн "Би гэмгүй, намайг зүгээр орхих" гэж дүүдээ загтал бичдэг байжээ. Одоо Эндрю 30 гаруй жил шоронд хоригдож байна. Тэрээр хорих ангид байхдаа сайн үйлс хийж, хичээл сурч, бусдад тусалж, олон хөтөлбөрт оролцож, нэр хүндтэй үлгэр жишээ хоригдол болсон. Олон хүн түүнд 2 дахь боломж олгооч гэж өргөдөл бичдэгч Эндрю одоогоор судлагдаагүй байна. Америк дахь солонгосчууд түүнийг дэмжсээр эрх чөлөөтэй болгохыг хүссээр байдаг. Эндрю судлагдвал сургуулаа үргэлжлүүл төгсөөд бусад залуус туслах ажил хийх хүсэлтэй гэдгээ илэрхийлдэг. Та нар Эндрюд 2 дахь боломж олгох ёстой гэж бодож байна уу? Миний хувьд түүнд шинэ амьдрал 2 дахь боломж зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.